За юуны хувьд бол энэ ашигт малтмалын тухай хууль, газрын хэвлэлийн тухай хууль, уул уурхайн тухай хууль гэж ийм 3 хууль байж болохгүй. Уул уурхайн тухай энийг тэр процесс хийж байгаа юм бол нөгөө хуулинд оруулаад өгөх хэрэгтэй шүү дээ. Сая биднээс одоо ярьж л байна л да. Би бол миний авсан мэдээлэлээр 1997 оны хуулийн дээр тэр ОТО гэдэг нөхөр бол $500 мянган төслийн мөнгө авч манайд зөвлөсөн. Зөвлөдгөө махид тэр хүн санал онлоо хэлсэн юм байна лээ. А мөнгө нь аль мөнгөөс авсныг би мэдэхгүй. Одоо Европын холбооноос $350 мянган ахиад уул уурхай дээр ажиллаж байгаа гэсэн юм сураг байгаа. Энийг бид тодруулна л да. Бас тодорхой бишмэн дээр хамаагүй ярьж болохгүй. Ямар ч байсан иймэрхүү гадны нөлөөлөөр хуулиуд хийгээд байгаамаа. 1997 оны хууль бол зөрчилтэйгээс болоод одоо энэ янз янзын гадаадын хөрөнгө оруулалтанд бидний ямархуу байдалд ороод байгаа билээ. Ямархуу нөлөө орсон билээ гэдэг бид ч бас одоо энэ сүүлийн үед бол нэлээд судлаад байгаа. Ийм зүйлүүдийг нэгдүгээрт бодмоор байна. Хоёрдугаарт бол энэ лицензийн 8 арилсан биш ээ. Лицензийг шилжүүлнэ гэдэг чинь өөрөө 8 байхгүй юу да. Лицензийг шилжүүлнэ гэдэг чинь өөрөө 8. Одоо бодоод үзэлтэй сая бид энэний өмнө хөдөө аж ахуйн асуудлаар ярьсан. Одоо хичнээн олон мянган хүний одоо уул уурхай руу орсон. Тэрүүгээр хичнээн лиценз зараад хичнээн хүн баяжаад юу болоод явж байгаа талаар бол бас одоо та бүхэн их тодорхой мэдж байгаа шүү дээ. Тэг чин бид чинь малаа сайн чадхан болцсон. Ноос ноолоороо самж чадхан болцсон. Хүнээр самнуулдаг. Тэгээ эцсийн бүтээгдэхүүн гарч чадхан байсан. Дээр үуч өөрснөө бид хөдөө орнох чинь маслаа зөгчдөг байсан. Казин гээд бүтээгдэхүүн гаргаад хийждэг байсан. Хялгас малгас ноос ноолоороо бол нэг бүрчлэн хийгээд тэгээд л одоо янз янз юм хийждэг байсан. Тэгээд энэ уул уурхайн тэрийг чинь бол ингэж хамаагүй лицензүүд өгснөөс ийм болоод байгаа. Ерөөсөө ямар ч үнээр нөхөгдөж болохгүй эдийн засгийн олгодлогч хүмүүс бас яриад байгаа. Эдийн засгийн олгодлогч чухал ч гэсэн эдийн засгаар хизээч нөхөгдөж чадахгүй юм бол энэ уул ус шүү. Би тичнээ үр ашигтай гэж хэлээд өнөөдөр голгүй болчвол яах вэ? Ундны усгүй болчвол яах вэ? Ой модгүй болчвол яах вэ гэсэн ийм одоо энэ их одоо усны их газрын тэрийн асуудлыг бол бид үнэхээр онцгойлон энэ хоёр яам дээр анхаарах хэрэгтэй. За 3 дугаар асуудал бол энэ хөдөө орон нутаг яам тамгын газруудаа уялдаа олгыг сайжруулж энэ дээр нэг чиг гаргаж авахгүй бол би дахиад хэлж. Энийг бол нэг дуугаар нэг одоо засгийн газрын нэг газраар нь хэлж ярьж явахгүй болохгүй байна. Газрын дор баялаг бол ард түмний баялаг. Ард түмний баялагийг бол хуучин бол лиценз 8-aalцдаг байсан бол одоо лиценз шилжүүлэг нэрээ 8-aalцаад л явж байгаа. А бидэнд өнөөдөр 3 сая хүнд энэ их олон лицензүүд, энэ их олон одоо газрыг ухах шаардлага байгаа мó гэдэг асуудлыг бол бид байнга тавьдаг. Хэдхэн үр ашигтай төсөлтөөр нэг ажилласан шиг ажиллаад дэмжсэнийг дэмжихгүй арай нэг жоохон аж ахуйнууд нь яваад ирэхмүүд тэрлүүгээ одоо тэгж болохгүй ингэж болохгүйг орон тэрний үр ашигтай ажилуулад улсад өгдөг татвар туяас нэмэгдүүлээд нийгмийнхаа ажил салбардаа анхаарч ажиллаад харин орон нутгууд болгон ажилдаг ажлын байрыг бий болохгүй бол уул уурхайн хэдэн компаниар зүгээр тэрний татварын мөнгөөр Монгол улс амьдарч явна гэвэл энэ өөрөө Монгол улсын төрийн бодлого биш юм байгаамаа. Инхээр бол энэ уялдаа орон нутгийн уялдаа холбоо энэ яамтан уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байна. Тийм учраас бол би энэ хуулийн ерөнхий зарчмыг одоо танилцуулгыг дэмжиж байгаа ч гэсэн цаашдаа сайжруулах бас нэлээ олон одоо зүйл байгааг бас хэлмээр байна. Тэгэхээр энэ хуулийн тэр 3 хуулийнхаа за байхгүй хэлж байгаа асуудалтай холбогдуулж гişүүд үхэл дуслаа.